Hi guys. Арагдж байгаа юм болоо да. За. Өнөөдөр бичлэг эхлэнээс хойш дугууны 2 дахь бичлэг баха. За. Өнөөдөр 60 минут дуугаа онё гэж бодож байна. Сенсор нэрээд ажиллах хэрэгтэй байна. Харин дугуун дээр нь ийм Garmin-гийн ийм сенсор нэмж өгсөн ба. За энэ нь яах вэ гэхээр дотор одоо indoor cycling гэж яах та километр цагаа бас явсан distance нөгөө хол зайгаа хэмжнэ гэсэн үг. За ингээд сенсор watchtайгаа холбоно. Ингээд нөгөө сенсор алттай ижлэхээр яах вэ? Юунд даваа талтай вэ гэхээр өмнө нь сенсор байхгүй байсан болохоор нөгөө хэр хол яваад байгаа хэдэн километр цагийн урттай байгаа одоо гих мэтлэн зүйлсээ хэмжиж чадахгүй байсан. Гэсэн бол одоо speed-ээ одоо хэмжиж чадна. Одоо 15 км цагийн урттай явж байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг хэмжиж чаддаг бас айгуу даваа талсан. Тэгээд би эхлэхдээ бол нэг warm up маягаар нэг 10-15 минут бол зөөлөн хөлөө халаагаад явж байгаа. Тэгээд тэрнээс цаашаа бол арай илүү арга хөндрүүлээд тэгээд илүү хурдтай явж байгаа юм уу?